Сайн байцгаана уу сүнслэг ахын дүүс минь. Дараагийн channel линкийг буулгаж байна. Энергийн орон зайд маш их асуултууд хуримтлагдсан байгаа учраас тухайн асуултуудын учир шалтгааныг энэ бичлэгэн дээр тайлж өгье. Нэгт олон хүмүүс би яагаад гацаад байна вэ? Яагаад дэлхийн ертөнц намайг сонсохгүй байгаа мэт санагдаад байна вэ? Яагаад би дахин гацалтанд орж байна вэ гэж асууж байна. Энэ нь та бүдийн төлөө хийгдэж байгаа зүйл гэдгийг хамгийн түрүүнд ухаараарай. Дэлхийн ертөнц өөрөө бид бурхад маш хүлээцтэй, маш төвчээртэй. Бид дахин нэг хичээлийг та нарыг үнэхээр дадал болтол, ухаарлаа амьдрал дээр хэрэгжүүлтэл хүлээж чадна. Ухаарлыг амьдрал дээр хэрэгжүүлж өөрийнхөө шинэ хувилбар болгож авч тавдын ертөнцид түүнийгээ гэрэлтүүлж цацруулах нь та нарын үүрэг билээ. Бид хүссэн зүйлээ гуйгаад авмагцаа мартаж байна. Хэрэг хүмүүс ухаарж буй ухаарлаа нандинаж хэрэгжүүлж байна вэ? Бид эхний ухаарлаа авангуудаа дараачийн ухаарлыг гуйдаг. 3D ертөнцид бид цол, медаль, шагнал урамшуулалт маш ач холбогдол өгж догтлолтой ханддаг болвол ухаарал хэмээн үнэт зүйлдээ бид ач холбогдол өгж нандинаж хандахгүй байгаагийн жишээ. Ийм учраас та авсан ухаарлаа шинэ хувилбарт оруулж, өөртөө тааруулж, амьдралдаа хэрэгжүүлж суртал, одоо байгаа зүйлээ талархаж суртал бид нэгэн хичээлийг дахин оруулах болно. Хоёрт хүмүүс маш их бэлэн хоол гуйж байна. Бидний зорилго нь та нарыг бэлэн хоолоор уулжих биш, бэлэн хоол ширээн дээр чинь тавьж өгөх биш, харин хоолыг яаж хийхийг зааж өгөх. Зүгээр алтан загсаас хүслээ гуйгаад түүнийгээ авмагцаа өнгөтүүлдэг зүйл биш, харин өөрсдөө загас яаж барихыг сурж байгаа шинэ энерги долгион давтамжлуу орж байгаа гэдгээ бас санаарай. Олон хүмүүс бэлэн хоол идэж маш их мэдээллийг цуглуулж бусдын ухаарлуудыг үнгүүтүүлэн сонсож өөрсдөө хэрэгжүүлэхгүй байгаагаас болоод өөрсдийнх нь дортор маш их зөрчилүүд орж байгаа. Хууч нар явъя гэхээр болохгүй, харин шинээр явъя гэхээр яаж явахаа мэдэхгүй. Нэг ёсондоо энергийн солилцооны балансыг алдагдуулж байна. Хэрэг та хэн нэгнээс ухаарал авч байгаа бол түүнийг талархлын хэлбэрээр интернетийн орон зайд лайк, комент гэх мэтчлэн өөрийгөө илэрхийлэх, тухайн зүйл таларсан, тухайн зүйлийн хүчийг нэмэгдүүлэх энергийн солилцоонд орох ёстой гэдгээ мартадах шиг байна. Бид энэ дэлхий дээр өөрсөндөө хортой, хоргүй, хэрэггүй зүйлсийг мөнгөөр худалдаж авдаг байж ч хамгийн үн цэнтэй сүнслэг хоол, сүнслэг эрчим энерги болох ухаарал түүнийг буулгаж байгаа хүмүүс, дамжуулагч нарыг үгүйсгэн үнгүүтүүлэн ухаарлыг нь сонсож зөвхөн өөртөө хоногшуулж суулгаж, үрийг нь суулгаж, тариаг нь хурааж авах бус, харин зүгээр дахин нэгэн эго мэдлэг болгон хуримтлуулж бүх зүйлийг мэддэг юм шиг ярихын тулд ярих арга хэрэгсэл болгож байна. Иймэрхүү гацаа та нарт дунд байгаа бол энэ энерги бас цэвэрлэгдтэл бид нар хуучин зүйлэнж ажиллахгүй, бас шинэ гарцанж харагдахгүй байгаа нөхцөл байдалд дахин оруулж маш их төвчээрийн хайраар та нарт хандаж байгаа гэдгийг санаарай. 3-т өмнө болж байсан зүйлсийг дүгнэлт хийж, цэгцэлж, үнэхээр салах ёстой байсан зүйлээсээ салж шинжлэх ёстой байсан зүйлүүдээ шинжлээд үзээрэй. Өмнө нь юу хийх санаа орж ирж байсан, хаана нь өөрийнхөө бодлыг тавьсан, хэрэгжүүлэхгүй цааш явуулсан гэх мэт олон зүйлсийг энэ 25 онд бодоод үзээрэй. Ингээд бодоод үзэх юм бол та бүгд маш их зүйл дээр энергийнхаа алдагдалд орсон гэдгийг мэдэж байгаа. Шин санаа орж ирмэгт бид нэр их хэмжээгээр хүсэж, харин түүнийгээ долгион давтамж болгохгүй, задлахгүй, аль эсвэл татгалзахгүйгээр бүгдийг авъя гэсэн хүслээр тийшээч нэг өөрсдийнхөө энергийг оруулснараа одоо оны эцэст яаж хосорж байгааг та бүгд анзаарч байгаа баха. Энэ 26 он гарахаас өмнө та бүгд
Өмнөх бодлуудаа зэгцэлж, өмнөх зорилгуудаа зэгцэлж, өмнө орж ирж байсан шин санаануудаа зэгцэлж, өөрийн биш зүйлүүдийг энэ минийх биш юм байна, би энийг хийж чадахгүй байна гэдгээ үнэн мөнөөр нь хойшлуулж, харин үнэхээр хиймээр байгаа зүйлүүдээ 26 ондоо авч ороорой. Тухайн 26 оныг бодоод үзэх юм бол нэгийн тоо давмгалж байгаа тоон толлын ухаанаар энэ нь 10 буюу 1 гэдэг эрчим төлгөө энергиэр хөдлөгдөх жил болж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг нь манлайлалын жил. Тэгтээ манлайлал гэдэг нь ерөөсөө би мундаг гэж өөрийгөө дүгийлгэх биш, харин бусадтай тусалж өөрийн олж авсан энэхүү хугацаанд мэдэж авсан бүх зүйлсээрээ бусдыгаа дэмжиж, бусдыгаа манлайлахад тусалснаар та өөрөө манлайлагч болж чаднаа. Нэг гэдэг энерги, шин зүйлийн эхлэл бөгөөд та бүгдийн шин санаа маш их эрчим энерги долгионоор дүргэгдэх потенциалтай байгаа. Тийм учраас нэг зүйлээ талд нь хүргээд байхгүйгээр харин дуустал нь тэр зүйл дээрээ өөрийнхөө бүх потенциалыг шавхаад үзээрэй. Дахин давтамжтайгаар барьж авсан зүйлсээ хийж, дахин давтамжтайгаар барьж авсан эерэг бодлоо хэрэгжүүлж, ухаарлаа өөрийнхөө хийж байгаа зүйл бүр дээр шингээж, шин зүйлийг хүсээд байхгүйгээр харин тэр шин зүйлийг тултал нь тордоод үзээрэй. Энэ нь танд өөрчлөлт авчрах болно. 10 гэдэг энерги нь өөрөө маш их азны энерги, форчуныг та бүгдэнд буулгаж өгч байгаа. Та нэг зүйл дээр өөрийн энергийг дахин давтамжтайгаар оруулж өнгөлж явж чадсанаар жилийн сүүлээр та бүгдийг галзуу хулган шиг азын тэрэг хүлээж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Карл Модер жилд та бүхэн маш биеэ сул тавьсан хэрнээ маш хурцтай галзуу хулган дээр сууж байгаа мэт мэдрэмжийг авах боломжтой гэсэн үг. Та хэрвээ өөрөө хурднаас айдаг болвол энэ дээрээ ч гэсэн ажиллах хэрэгтэй гэсэн дохио сигнал болж байгаамаа. Учир нь оны сүүлээр та бүгдийн ургац дийлдэхээ болж ургацаа хурааж авахд бусдын тусламж бас хэрэгтэй болно. 26 ондоо орохдоо анхаарах зүйлс. 26 он бусад он шиг тийм ч их баярын уур амьсгал байхгүй, тэмдэглэмээр санагдахгүй, илүү ганцаараа баймаар санагдж байгаа мэдрэмжүүдийг бид нэр явуулж байгаа. Энэ нь ч гэсэн утга учиртай. Энэ онд та илүү өөрийгөө сонгож сурах ба 26 онд яг бусдын адил энергийг ийш тийш нь зарцуулах биш, харин өөр дээрээ төвлөрүүлж өөрийгөө ажиглаж баяр байсан ч гэсэн хамаагүй та өөрийгөө сонгож сурах нь гол утга учирнаа. 26 онд орохдоо айл болох бага эдгийг бодоорой. Бид нэр та бүгдийн биеийн дээр, ухамсар дээр маш их энергийн шинжилэлтүүдийг явуулж байхад их хоол идэх нь, бэлэн хоол идэх нь, сүрэг энерги долгион давтамжийн хоол идэх нь энэхүү үйл ажиллагаануудыг удаашруулж байна. Бид та бүхэнд шинжилэлийг оруулж өгөхийг хүссэн ч та бүгд ухамсаргүй үйлдэлээрээ доод долгион давтамжийн хооллолтоор энэ бүх процессыг өөрсдөө зогсоож байгаа, өөрсдөө доошлуулж байгаа, удаашруулж байгаа гэдгээ бас анзаараад үзээрэй. Мөн 26 ондоо орохдоо айл болох тухайн өдөр ямар ч спиртлэг, алкоголик төрлийн юм хэрэглэхгүй байхыг хүсье. Учир нь 12 сарын 31-нд маш их шинжилэлтийн долгион давтамжууд буух бөгөөд үүнийг хэрэгжүүлж чадсан хүмүүс, үүнийг бичиж тэмдэглэж өөр дээрээ ажиллаж энэхүү зөвлөмжүүдийг дагаж чадсан хүмүүс 1 сарын 1 гэхэд бүх зүйл өөрчлөгдөж байгааг, энерги орж ирж байгааг дахин цэвэр агаар амьсгалж байгаа мэт, тэнгэрт цэлмэж байгаа мэт мэдрэмжүүд орж ирэх болно. Харин тухайн зөвлөмжүүдээс эсрэгээр нь хийсэн итгээггүй, итгэл үнэмшлэр хандаагүй хүмүүс арай удааширч энергийн гацаанд арай илүү удаан байгаа мэт мэдрэмж төрнө. Тэгэхээр спиртлэг төрлийн зүйл нь 3D ертөнцийн арга хэрэгсэл учир
2026 онд орохдоо тухайн зүйлээс татгалзаж өөрийн энерги долгион дээр төвлөрч өөрийн ойх энергийг өсөнд хөгжүүлэх хүсэлтэй байна. Ямар нэгэн ухамсарт нөлөөлөх өөр долгион давтамжийн зүйлсийг биелүүгээ оруулахгүй байх, хүчтэй нөлөө үзүүлдэг айраг тамхиг оруулахгүй байх байдлаар бидний энерги долгион давтамжийг хүлээж авахд бэлэн байна гэдэг хариу үйлдэлийг харуулаарай гэж хүсье. За ингээд 2026 онд нь бүгдэнд нь амжилт хүсье. Гацаа бүр цаана бэлэгтэй байдаг гэдгийг бити мартаарай. Та бүхэн хурдан ухаарч чадах юм бол өөрсдийнхөө бодлыг зэгцэлж чадаад тухайн шинэ энерги 5D ертөнцийн шилжилтэнд итгэж чадаж байгаа бол энэ хүзүүлсийг бидэнтэй хамт даван туулах нь амархан байх болно. За энэ хүртэл чанелинг минь сонссон та бүхэнд баярлалаа. Мөн нэг зарлал дуулгах гэсэн юм аа. 1 сарын 3-нд би групп сургалтаа хийн. Тухайн сургалтанд хүсэж байгаа хүмүүс нь бүртгүүлж болно. Тухайн сургалт нь яг ямар хүмүүст илүү зориулагдсан байгаа вэ гэхээр нэгт одоогоор харилцаанд байхгүй байгаа хүмүүс буюу ганц бие хүмүүс. Учир нь харилцааны шинэ кодуудыг дамжуулах бөгөөд орчин үеийн шинэ цаг үеийн шинэ эртний харилцаа ямар болж хувирсан байгаа болохоор яагаад биднэрт нөгөө талтайгаа учрах нь холбогдох нь юм хэцүү байгаад байна вэ гэдэг талаар орох болно. Хоёрт долгион давтамж. Бид долгион давтамж гэж их ярьдаг ч гэсэн яг үнэндээ долгион давтамж гэдэг нь яг юу вэ гэдгийг мартсан зүгээр амны нэг хэрэглэгдэхүүн хэрэглээ болгоцсон явж байна. Тийм учраас аль долгионтой би дахин холбогдох аль долгион нь яг миний долгион байгаад байна вэ? Эндээс ч нэг тэндээс ч нэг хайгаад яваад байхгүй өөрийнхөө долгионыг олж тухайн долгионоос өөрт хэрэгтэй мэдээлэл, эрчим энерги, урам зоригийг авч чаддаг болохыг хэлнэ. Мөн энэ бичлэгт маань мөн сургалтанд маань одоо орчин цаг үед маш хэрэгтэй байгаатайгаа өөрийгөө ангаах ур чадвар орох болно. Ангаах ур чадвар гэдэг нь яаж мэдрэмжээ ажилуулж миний хаана юу өвдөд байгааг илрүүлж тухайн дутагдсан байгаа энергийг өөртөө нөхөж өгөхийг хэлнэ. Өөрийгөө ангаах чадвар гэдэг нь зөвхөн махан бие дээр ямар нэгэн элэг зүс өвдөд өөрийгөө ангаах гад байгаадаа биш, бид нэр мэдрэмжийн ангаалтын талаар илүү ярилцах болно. Блоклогдсон байсан төгшүүр, ганцаардал, уур бухимдал, гомдол гэх мэт мэдрэмжүүд нь хаана блоклогдчод байна, мөн тухайн мэдрэмжүүдтэй яаж хэрхэн ярилцаж тавьж явуулах вэ? Тухайн мэдрэмжүүдийг яаж дараачийн шатанд нь оруулж өөрийн биеэс хайр, талархал, гэгэрлэр сулран гаргах вэ гэдэг тал дээр сургалт маань илүү төвлөрөх болно. Тухайн сургалт ямар хэлбэрээр явах вэ гэхээр бүртгүүлсэн хүмүүст би бичлэг явуулна. Харин сургалт орж дууссаны дараа хувьчилж ярилцах нэг цагийн эрх өгж тухайн нэг цагийн хугацаанд би ягт танд зориулсан чанелингийг буулгаж мөн таны гацаад байгаа танд төрж байгаа асуултууд мөн амьдралдаа юу оруулж ирмээр санагдаад байгаа юун дээр удаашраад байгаа гэх мэт олон задлан зөвлөгөөнүүд байх болно. Тэгэхээр шинэ оныхоо эхлэлд 1 сарын 3-нд уулзцаая. Баярлалаа.